Таны өглөө амар амгалан эрч хүчээр дүүрэн байх болтугай. Саяхан л Баян-Улгийн аймагт хөл тавьж нэвтрүүлэг маань эхэлж байсан ч хэдийн 5 дахь өдөртөө амжилттай золголоо. Гэвч энэ бол зөвхөн эхлэл. Тэдний урд дахин 5 өдөр 5 өөр сарилт хүлээж байгаа. За өглөөний минь манайхаа. Сайхан унтлаа. Цонхон голохоор энэ агаар өнөхөр сайхан биш бас. Ер нь энэ өндөр уусаар хүрээлэгдсэн энэ хаймын төвч. Агаар гэж сайхан цонхон голгоод унтах хэрэгтэй. Сайхан амарсан байх шүү. За босъё доо өглөөний цайгаа хий да. Сүүлдээ ч одоо бүр зүгээр нэг тийм хоол идэх гэж амьдраач байгаа юм шиг. Эсвэл зүгээр нэг юм мөнгө хэмнэх гэж байгаа юм шиг чад ямар ч учиртай хөтөлөх юм. Мэдж байгаа юм алга ерөөс. Нөгөө тэрл маань одоо хэрхэн байдаг юм бол доо чаавас. Тэгтээ эмэгтэй хүмүүс чинь тэгээ ер нь манитиг бодвол арай жоомос шазруу байж магадгүй шүү. Наад бол чи ер нь баг өөрсдөд нь одоо жүжигчин юм чи ерөөхдөө бол нөгөө турж мурах хүсэл эрмэлзэл байдаг байлгүй бодвол тэгэхээр тэр ер нь бүр баг таатай байгаа ах шүү тэр одоо хэрэл ер нь. Одоо баг тэр нөр бөө инээдэн болж байгаа юм шүү. Ер нь ингээ сайхан жимэн гасаад манайд ямар жимэн гасан бас нэг их шүү тэгээд. Тэгэхгүй жимэн гасахдаггүй. Гэтэ ер нь жоох яг хоол хөнгөн хоол идээд яваад байгаа болохоор би их хөнгөн байна. Ер нь бол их айгүй хөнгөн ер нь их таатай байна. Биений хувьд бол хүн тэгээ ер нь хоолноос л болд юм байна штэ. Ер нь хоолоо зохицуулаад ингээд хөнгөн шингэн идээд хажуугаар нь ажил төрлөө ингээ хийгээд тахлаар чинь болохоор юм биш үү дээ манайхаа. За босъё. За 5 өдрийн өглөө ямар ч 5 онцлоо Баян-Улгид ирээд дажгүй ер нь дажгүй байна. Тэгээд одоо өглөөний цайнда өндөг авсан байгаа. Нэг өндөгөө сайхан талхтайгаа шараагдчих. Тэгээд ирэхэд өглөө дараад л гарын өнөөдөр чинь нөгөө од гэрэлдээ хоол хийж өгөх ёстой. Тэгэхээр бас нэрвээ бодох хэрэгтэй. Айлын охинд бас агтаархан хоол хийгээд өгчий гэсэн бодол байна. Мөнгө төгрөг маань гэсэн бас яг бай гайгүй бас 21,000 та болцсон шүү дээ бүгдээрээ те. Тэгэхээр одоо сайхан өндгөө шараад идчихье бүгдээрээ. Эзэгтэй. Манай ерхий эзэгч эзэгтэй тус. Айн таг нь миний биш байгаа дээ те. За. Ер нь би айгүй хөнгөн болж байна. Тэрээ зүгээр тамалж байгаа байхгүй. Тэгэхэд би хардаа. Бач. Өндөө бүр хаглаа газар алдчих үү ганц өндөө. Зүгээр. Одоо надад нэг 5 өгч. Болцсон. Одоо ингээ гоё нүдлээд гоё түүхээр идчихмээр байгаа байхгүй. Ямар тав? Өндөг тавьчих 5 гэл өгч л дээ. Тий. Төрийн одоо энэ захиргааны буудалд нь одоо нэг сум умдаас ирдэг зочид гिचд нь буудалдаг. Энэ буудалд нь орсон байсан. Одоо тэгээд өөр буудал руу нүүн илүү тухтай болох байх гэж ойлгож байгаа. Тэгээд энэ галтгоонд чи хажууд ингээд нэг хоол унд хийгээд чи бас хүнийг бас тамалж байгаа байхгүй. Тэр баг шийтгэд байгаа байхгүй энэ хажууд чи. Цовын хийгээ бууз жигнээд тахлаар ч одоо тэг хажууд нь би нэг өрөвнөр нэг юм ганц өндөгтэй үзээд байдаг. Өнөөдөр тий айлын охин од гэрэл маань хөөрхий бас надтай адилхан тэгэл жоохон дутуул юм идчихл яваа байлгүй. Тэгэхээр ерөн зүгээр 2-3 уулзаад ингээ юм ярихад бас нэлээд тийм одоо юу гэдэг ямблах зан чанар байхгүй маягтай охин байх шиг байсан. Тэгэхээр од гэрэлдээ би нэг хоньны хавирах чанар шарж өгд юм гэж бодод. Будаа байна. Гэрээсээ хол хүний их хүн бас өлсөд сангаж яваа байлгүй бодвол үр хүүхдээ санаж байгаа байлгүй сайхан ганц хавирыг аваад шаард өчөлт. Тийм үстэй. Дажгүй юу шүү.
Энэ цаана үнгүү дайлт юм байлээ шүү. Орж исэн хүмүүстэй манай казакууд маань орж исэн ямар ч хүн байсан ер нь ямар ч ингэ цай хийж өгд юм байна. Энийг тоохгүй яваад гэсэн чинь цай авах үг нь гүй би надад мөнгө авахгүй гэсэн үгүй үнгүү дайлт шүү гэд энэ коктейм гэд ресторан өөрөө ингэж үнгүү цай арддаг байл шүү. Торгоо хийчих намайг. Эр хүний төсвөр төвчээр үнэхээр агуу юм аа. Амттай цойвон харанга ширхэг өндөг шарж идэн гэдэг үнэхээр амаргүй харагдаж байна шүү. Хин тэсэж чадна тэр л ялагч болно. Өглөөний минь заста гоё хэлсэн. Өнөөдөр чинь 5 дахь өдөр тэ Өлгийн аймагт ирээд 5 дахь өдрөө болж гин. Одоо ер нь бол сайхан эд дундаа орол камертаач тасаал, өрөөндөөч тасаал, хоолндооч тасаад, өлгийнхаа ард өмнөдөөч тасаад, бүх зүйл дээр тасаал гэж юм. Тэгээд өчтөр их гоё орой өнгөрсөн. Өчтрийн өдөр бол үнэхээр гоё байсан. Нөгөө тайсан дээр гараад нэрсэн ихч чинь бүр монгол хэлж мэддгүү казак хүн байсан бэлээ. Тэгээ тэр гоё одоо хүний сэтгэл заавал ингээ хэл бас ойлгохгүйсэн ч гэсэн ингээ сэтгэлээрээ гараад ирсэн тэр ихчийг бас гоё бодож гоё хонлоо. Өчтөр ихэд бол одоо байгалийн дүр үзэгдэл зэрэг сайхан явлаа. Тэгээ тийм болохоор аль болох одоо арьс сурчлагаа хамгийн сайн хийх хэрэгтэй. Тэр тусмаа нарны тосоо байнгын төрөх хэрэгтэй. Энэ нэрээ маш гоё нарны тос. Энэ бол одоо шууд ингээл төрчдөг. Тэгээ би энийгээ гол нь төрчихсөн болохоор одоо тэгээ энэ бас нүрэ буцсны дараач төрөж болдог тийм гоё нарны тос байгаа шүү. За тэгээд өглөөний цайгаа бэлдээд өтөр түргэн зах руугаа явсуу. За би нэг жишээ хэлэхэд сайхан зүсээ ахууллаа. Намар. Тэгээд зүс гэдэг бол нэг тийм чухал эрхтэн гэж би бүр боддог ч байсан яг үнэндээ. Хүн чинь ерөндөө зүрх ч юм ээ, илэг ч юм ээ ингээд шал өөр зүйлсүүдийг чухалчлаад идэг ш. Гэтэл яг зүсээ ахуулсны дараа зүс гэдэг ямар чухал эрхтэн юм бэ гэдгийг өөрийн биеэрээ би мэдэрсэ. Тэгээ яагаад би зүсээ ахуулсан бэ гэхээр зүс маань чулуутай болсон. Яагаад чулуутай болсон бэ гэхээр өглөөний цайгаа ерөөсөө доктортой уухгүй амьдралын урт хугацааны буруу хөвшилтэй ингээ би олон жил явсан учраас хар залуугаараа зүсээ ахуулсан. Тэгээ одоо ингээ ямар нэгэн тостой ч юм уу хайрсан хуурсан хоол ер нь гой ингээл маш олон гой амттай бүх юмнуудаас ингээл өөрийн амьдралын ирэхээр ингээд хязгаарлах шаардлагатай болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэгээр юу хэлж байгаа вэ гэхээр за ээдэ хүмүүс минь яаж ч яарч исэн. Заримдаа бүр ажилласаа жоохон хоцрох байсан ч гэсэн заавал өглөөний цайгаа ууж хөвшөөрэй. Өглөөний цайг бол заавал ихийг уух бол идэж угаал нэг суугаад ах шаардлага байхгүй шүү дээ. Ганц зүсэм талах идээд эсвэл ганц зүсэм сүүлийн өөхөө идээд бүр болохгүй бол нэг өндөг чанаач шалтгаанаа идээд заавал гарч агараа. Тэгэхгүй бол зүс гэдэг бол хүний бид хамгийн чухал эрхтэн юм байна шүү. Хэрвээ зүс байхгүй бол ямар шүүлтүр байхгүй болохоор одоо нойр булчирхай ходоод илэг зүс гэдэг ингээ юу илэг одоо бүх юм руугаа ингээд тэлээд ингээ хамгийн хурд өвчлөх магадaltaй болчдөг юм байна. Бүр бодоол хүсээл хүлээгээл байсан нөгөө нэг хамгийн дуртай нөгөө голден говь одоо шоколадынхаа одоо нөгөө нэг кремийн өнөөдөр хэрэглэе гэж бодлоо. Тэгээд юм болгоныгоо үн цэнтэй байлгая гэж бодоод ингээл бүгдийг нэг хэрэглэн гэхээсээ илүү яг ингээ өдрөөр бүр яг ингээл эдмэр санагцсан үедээ л хэрэглэе гэж ингээ бодсон. Тэгээ ингээ хамтдаа гоё бас задлаа. Пундуки самраар ингээ хийсэн юм байна. За тэгээ мэдээч самраар хийн гэдэг чинь бол ойлгомжтой шүү дээ. Тэгээд илүү тархины ажиллагаас сэргээш сэтгэл санааг ингээд улангой ирч хүчтэй болгох бүх зүйлс одоо энд манд байна гэж үзэж хоолоо бол өөрөөхөө хөөрхөн ингээ яах вэ? Өөрийнхөө хэрэгцээгээр бол бас ичээд байгаа шүү дээ. Нэг тийм гоё жимс ингээл нэг тийм алим мандрин банан ч юм уу тий. За ах минь тийм юм танд сонгохгүй л ах та тий. Нэг тийм гоё эсвэл ингээ нэг тийм юу баймаар юм дээ. Ямар ч нэг тийм гоё жимс мэмсэр үлсэх юм сүнэ. Яа, ер нь энэ нэвтрүүлэг дууссаны дараа иймэрхүү хөвшлийг ер нь авъя. Ямар ч юм яг нөгөө будааг яаж зовж ургуулдаг үедээ тийм болохоор нэг ширх будаагч үтэй хайгээл те. Тэр мөрчин бол одоо яг үнэхээр яг үний юм байна. Тэглээгээд зүгээр өөрийнхөө мөнгийг бүх юмыг хэмжиж аваад гэсэн үг юм байна шүү дээ. Ийм гоё шоколад идэх боломжийг олгосон голден говийн хамт олондоо маш баярлалаа.
та нарын буйнаар алцахгүй л явна. Өвн чинь баран ингээ ганц тасмиг гэдэг болчоор юм шүү. Ходоод ер нь жоохон жижигэрсэн юм уу да? Ирчүүч нэг жоохон готроод ажил төрөл бүтгээ байлаа гэхэд найзуудтайгаа уулзч нэг архил уудаг юм шүү. Тэгэл тэр нь овоорсоор байгаал тэгэл бүр сүлдө дийлхээ байгаал амиа оролтын юм болов гэж бодоод байгаа. Тэг. Ер нь бид нэр ер нь жоохон нэг тийм сэтгэл зүйн ерөөсөө аягүй ч унтсан байгаад байгаа шүү дээ. Ер нь бол нэг л болохгүй тэгэл ингээ байж ангуут нь боловсролын сангийн зээл нөгөө боломжийг хулгайлчихна. Хүүгийн хулгайчуд жижиг дунд өөрлөлтөрлийг хулгайлчихна. Хүүхдэд очих хэвээр халамжийн мөнгөний хулгайлчихна. Хөгжлийн банкны тоноо дээрэмдчихнэ. Тэгэхээр ч энэ хүмүүс яаж сэтгэл зүйн өндөр байх юм бэ? Уган зүтгээд өөрсдөд нь ирэх хэвээр тэр боломжийн замаас нь хулгайлаад байгаа гэхээр ер нь нийлэх үедээ нэг тийм сэтгэл зүй ирэхэд нэг унтсан байгаад байгаа. Над бол тэгж ажиллагдаад байгаа шүү залуучууд ер нь бол. Тэгээд хамгийн гол нь эдгээр ингэж идэж байхад би идэхэд яадаг гэсэн бодолтой болж. Тэгээд ингээ бүгд нийтээр хулгайч болох юм. Тийм амирг байна те. Би одоо хамгийн сүүлд хизээ их нэртэйгээ болзон тавьсан санахгүй байна. Бид хоёр сарын өмнө харин хамтдаа нэг кино үзсэн юм байна. Тий. Түүнээс цүн цаг гэдэг киног хамт бид хоёр тэгж үзсэн. Бараг сар марын өмнө л тэгж үзсэн байна. Тэрнээс өмнө бас хизээ болсныг ч санахгүй байна. Одоо харин бодож байна. Одоо очиж аваад одоо очихоосоо өмнө за чи сайхан байж гараа очиод би чам болзон дөрья гэл өрий гэж бодчих нэрээ хөрхий тий. Бид нар ч бас нэрээ нэг худлаа ажил гэж яваалах юм. Тэгээд яг нэг хідэн төгрөг олоод тэгээд нэг мөнгөө шилжүүлдэг ч гэсэн тий. Тэр ч бас өөр нэг бас харилцаа байх хэрэгтэй шүү дээ. Хүнд ер нь бол гэр бүлд тэгэхээр очиж байгаа тань ихнэрийг нэг болзон дөрья да. Өнөөдөр Үлгэн аймагт ер нь жоохон хөл хөдөлгөөн ихтэй очино. Төвжрэл бүр өрссөн байна. За одоо сүүний тасаг руу орондоо. Сүүний тасаг нь хаана юм бол доо. Тэгтээ бол яг бас нэлээд гадардаг болсон. Тэрлэг захаа бол нэг ойлгочод байгаа юм аа. Ийш ямар ч гэсэн орж үзье. За ингээд тэрлэг зах минь ээ. Ивэлээ хайрлаарэ. Цаахан сүүгийг авах гэсэн юм аа. Алтан түрүү ахыгаа дайлах гэсэн юм аа. За ямар гоё жимс мэс шууд өнөртэй тах юм. За нэг сүү олоод хул тэгээд боллоо доо. За энд бол сайн байна уу хчээ. Сүү хаан зард юм бол? Сүү. Энд дотор гоё. Тийм үү. За баярлалаа. Энэ ингээ хэдий? Яг 2 литр. 2 литр хэр чин хэдэн төгрөг юм? 7000. 7000 хэр чин 200 грамм. Унах 2 грамм байна. 200 грамм. Тэйгээ нэг юм байна. 200 грамм. Оо, рахмат. Яг 200 грамм юм. Нара. Яг 200 грамм бааз? Тийм үү? За яг 200 грамм. Рахмат. Баярлалаа. Сайхан сүүгээ авчлаа. Одоо ингээ болоосгүй. Энэ ястаа гоё жимс юм аа. Янз шүү гоё шүү чи. Ерөнхий эвийн тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Нэвтрүүлгийн эвийн тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмэн газар шим. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. Манай эзэгтэй туслах эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй өргөмлийн тос. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад хөдөлтэй. Нэр юм уу?
Бэлэг чамаа. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Хайртай хүндээ зориулах хамгийн тансаг бэлэг бол гоо үзэсгэлэнг бүрдүүлэгч Ethabel Cosmetics. La mer qu'on voit danser le long des golfes clairs a des reflets d'argent la mer. Хорин цаг чансан ясны шүл амттай шинтэй янзтай. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Хорин цаг чансан ясны шүл амттай шинтэй янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Яд энд ч бүр ирсэн. Өдөр болго ирээд. Амаа энэ чи юу гэдэг зах гэдэг л тэрлэг зах. Тий, өнөөдөр нөгөө од гэрэлтэй хоол хийж өгнө. Өөрөөсөө харамлгүй 3500-аар талх авсан хүн өрсөлдөж байгаа ч гэсэн хөрх юм уу? Айлын охин хөрх өсөж байгаа бах. Цаатхан чи хоол хийж өгтөө. Ганц гоё хоньны авир аваад. Шалчих юм шүү. Өчтөр би чи бурдаацсан шүү дээ. Би чи бурдаацсан байгаа шүү дээ. Дөрөв мөрөв зүр ганц авирал. Ганц хөх хоньны авир авч. Ийшээ гэдэг баг. Мах одоо ч бүгдийг мэддэг болж шүү. Энэ яснуудыг шануул бас л хөлсөл бас сад тавина үз. Хоньны мах байна уу? Хонь. Хоньны ганцхан хавир авах гэсэн. Ямар үнэтэй? Энэ 15 гэж шүү дээ. Хилэн 5 ганц хавир. Ганцхан. Тий. За 2 хавир гав. Хоёрыг авчдаггүй. Тэгээ жинлээд үзтэй хахаа тэгээ мөнгө төгрөг маань юу болох вэ? 2 хавир авчих. Шуу сайхан шараад өгч. Мах захын шууд өөртөө Гүү яах юм бэ? Хоёроо муухай штэ. Хоёр уу? За тавьчих. Хэдэн дөрөв болох нь хараат та. 2400 болж штэ яатал. Яах вэ? Хин бицтэй. Бурцаацсан байгаа штэ чи. 2400. 100 төгрөг хариулт авъя. Гэ болно. Тэгэд одголж бас надад соолог хийж өгөх ёстой шүү дээ. Тий. Тэгэхээр даанчд өхөөлүүд юм ч та. Ямар ч юм би одоо нөгөө нэг төмсөө нөгөө ловонтойгоо хадгалаад байгаа шүү дээ. Тэгэхээр энтэйгээ нэг төмсөө нэг ловонтойгоо сайхан шараад будаагаа агшаагаад тэгэд гоё сакол хийж өгч болох юм байна. Тэгэхгүй яагаад намайг хожигдно гэж бодоод байгаа юм бэ? Та нар би надад мөнгө байна. Тэгэхээр яг го боломжоор нэг гал алдчихгүй хүн шиг гэхдээ бас юу нэг тансаглаад байгаа юм алга байна надад одоо. Инээс л одоо хэмнэн гэхлээр одоо яг яахаа би бас ойлгохгүй байна. Тэгэхээр яг го бүхэл боломжоор л ерөөдөө мөнгөө юм хэмнээд байгаа нь энэ штэ ер нь бол тансаглаад байгаа юм алга байна. Ядраад байгаа юм алга байна. Нэг хөлсөд байгаа юм алга байна. Одоо бол гэхдээ өсөж байгаа одоо энэ тасч штэ. Анхны удаад бол эхний ганц 2 өдөр бол жоохон эвгүй өсөх нь өсөд исэн. Тэр өсөгч чинь тархинд байд юм билээ. Одоо бол
даалгавар би илүүлээд ингээ яваад тахлаар чинь бас эндээс хатаараад нэг үлсэж цангаад байгаа юм бол алгал бай. Алгал бай. Кацма заавал жоохон чимүүл яа. Та чи мөнгөтэй. Оо, кац би дийлэхгүй. Энэ кац ямар үнэтэй байдгийг? 65 60. Юу 65. За шоу дууссаны дараа чанж иднэ. Надад чи би нөгөө мөнгө оцгосон мөнгөө та нараас би буцааж авна шүү дээ. Тэгэхээр нэг кац авч чанж иднэ. Ухвага. Өхөөл хөдөө. Би хөдөө ер нь 3 хоногоос илүү байж чаддаг. Ажлын шаардлагаар бол ерөөхдөө ингээ байгаад байдаг. Түүнээс биш би ер нь жоохон тэр хотынхоо химнэл дуртай хүн гэх үдэ. Ер нь нэг тийм хотынхоо химнэлдэл байвал надад их таатаа санагддаг. Хөгжиж байгаа үгүйг нь сайн мэдэхгүй мэнэ. Хөгжиж байгаа байлгүй дээ бодвол. За чи тавиргаа шаарцгаая. Айлын охиныг дайлцгаая. Гэхдээ харин одоо ингээ харсан чи ямар их юм хийц юм бэ? За ямар ч лээсээ одоогийн миний 5 хоногийн дотор байгаа миний хүнсний бүтээгдэхүүнүүд одоо энд байна. Тэгээ бүгдийг нөгөө дээр ресторанда хөлдөөгөө цаа оруулж ирлээ. Тэгээ одоо оруулаад ирсэн дээрээс нь алтан дөрөв хахт нөгөө хоол хийж өгнө шүү дээ. Тэр бүтээгдэхүүнүүдээ авч үлдээд үлдсэнийг нь хөлдөөгчөндөө ичээ хөлдөөгчөнд дэвлэрээс ямар ч бүтээгдэхүүн босон болоогүй аюулгүй байдаг. Тэгээ та бүхэнд харагдуулахын тулд нөгөө битүүмжилсэн одоо боос уутч гэдэг юм те тэр бүх юмнуудаа ингээ тайлаад ингээ бүгдийг ингээ ил ингээ тавьсан байна. Заавал ингэдэг ёстой гинэ. За энэ бол нөгөө миний булууны нөгөө ясны шүл байгаа энтлийн 2 нь энэ 3 нь болохоор үхрийн нурууны ясны шүл байгаамаа. За тэгээд энээсээ гаргасан ясаа шулаад гаргаснаа гаргаад тэгээд ингээд за 4 бэршгээ 3 хуушуур тэгээд 4 хуушуур байгаа юм. Тэгээ 1 2 3 4 5 6 7 8 банш байна. За энэ болохоор бас нөгөө илүү харсан шүл маань байгаа. За тэгээд эдрийг яг гаргасан яснуудаа бол бүгдийн бол одоо хайсан байгаа. За тэгээд огтын нөгөө болгоогүй яснуудаас нөгөө хэрэг болж магадгүй дээр үед дуусахаар тэгээд энийг бас ингээд яг оргиор нэг хадгалсан байсан. За энэ хоёрыг бол одоо сүүлийн хоногудад бас жоохон шүл гаргаал одоо юу гэдэг ус буцлахтаа ашиглаад байсан. Одоо өнөөдөр бол яг хугацаа нь бол дуусч байгаа. Гэхдээ булууны яс бол хэр аргийн муудахгүй л та. Муудахгүй л дээ. За тэгээд нөгөө нэг юу шарсан штэ. Ийм нөгөө одоо юу хин шарвин шиг те. Энийг энэ маань байна. За тэгээд анхны өдөр хийсэн гомь маань дуусааг байгаа. Одоо ийм болсон байна. За тэгээд нэг бүтээгдэхүүнийг тултал нь ашиглаж болно гэсэн. Тэгтээ нэг л удаа тэр нь болохоор B family манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч байгаа. За тэгээд будаагийн сонгосон. Тэгээ будаануудаа ерөнхийдөө бүгднийг агшаагаад бэлтцсэн байгаа. За тэгээд яг ингээ энэ болохоор нөгөө нэг чөмөг булууны чөмөг байгаа. Ингээ хөлдөөгөө татгалцсан байна. За энэ нөгөө миний хийгээд байгаа нөгөө зармиг. За өнөөдөр яг алтан дөрөв хахта энэгээр коктейл ч юм уу, жуус ч юм уу ингээд найруулж хийнэ. Тэгээ нэг одоо хурдан хөлдөгчөнд хийхгүй бас хурдан кисэх магадaltaй. За тэгээд анхны өдөр авсан нөгөө дрож маань энэний буйнаар ч одоо ингээд гурил болон янз бүр юм хийж байгаа. За тэгээд нөгөө нэг талах маань энэ болохоор өчтөр хийсэн саала маань байж гин. Тэрнээсээ ерөөс саала болгоогүйгээр ганцхан хэрчмийг тасаад хэрчсэн. Энэгээр нөгөө нэг алтан дөрөв хахт юу яа цайг нь хийцлээд банштай цай хийгээд банштай цай хийн гэдэг утгаараа өнөөдөр 1000 төгрөгөөр суу авсан байгаа. За ийм байна. Тэгээд одоогийн байдлаар би чинь хамгийн анхны өдөр 3350 төгрөг зарцуулсан байна. За тэгээд бусд өдрүүдэд бол дандаа 1000 төгрөгөд зарцуулсан. Тэгээ яг одоо надад 15650 төгрөг яг одоо энд байж байна. За энийг бол манай нэвтрүүлгийн багийнхан бол сая тоолсон. Яг ингээд бүрнээрээ ингээд яг ингээд байж гин. За тэгээд өчтөр мөнгөө өсгөх даалгавар биелүүлсэн байгаа. Тэгээд нийт 336,300 төгрөг цугларсан. Энэ мөнгнөөс надад 21,000 төгрөгийг нэвтрүүлгийн багийнхан маань одоо энэ байх хугацаанд ашиглаж болно гэд 21,000 төгрөг өгсөн байна. За энэ хоёроо ингээд нийлэхээр нийтдээ би чинь 36,650 төгрөгтэй өдөрт ердөө 1000 төгрөгөөр худалдан авалт хийн гэдэг амаргүй даваа. Гэвч тэр ухаан зарж тооцоололтой хандсанаар өнөөдөр ширээ дөрвөн хүнстэй шалгалтандаа орж байна. Энэ 5 хоногийн турш төвчээртэй тооцоотой ухаалаг байж чаджээ.
Одоо буурай сэлгээд өөр буудалд ороод ирсэн байгаа. Тэгээд одоо илүү тухтай боллоо. Өөрийн гэсэн гал тогоотой боллоо. Энэ хамгийн чухал байгаа даа. Тэгээд илүү яг арай 90 барай дээшлээ. Гой тухтай гой буудалд өндөр дээрээс баян үлгийг толдох ийм боломжтой сайхан буудалд ороод ирлээ. Маш тавчхан. Хамгийн анхны өдөр авсан гойм маань байна. Тэгээд бас хамгийн анхны өдөр авсан нэг төмс, нэг лов, нэг сонгон байж. Алдарт 3500-ийн бүрээ талах маань байж. За ингээ яг миний худалдаж авсан. Энэ мотлоо энэ төр бол манай ерөнхий ивент төсчнөр байгаа. Нэг өндөг маань байна. За тэгээд юу ах? Нөгөө мө зүрх маань байна. Одоо ингээд эн чинь 2 хоол байгаа байхгүй юу? Арга 2 оройны хоол байгаа. Одоо над 2, 3, 4, 5, 6 6200 төгрөг байна. Тэгээ, 7200 төгрөг байгаа юм байна. 7250 байна. Тэгээд мөнгө өсгөөд ямар ч 21000 төгрөгтэй болсон. Дууссаны дараа мөнгөө буцааж авна. Тэргээрээ каз аваад гэрийн зүг мордно гэсэн бодолтой байна шүү. Тэгэхээр одоо надад бол бүгд нийлээд ерөөхдөө бол 21, 27, 28200 төгрөг байна. 14000 төгрөгөөр 500 биш үү? Одоо дахиад надад 27000 байна. Тансаглах юм биш үү? Гэхдээ хамаагүй ирчээ алдаж болохгүй. Хэр их мөнгөтэй үлдсэн ялагч болно шүү дээ. Тэгэхээр чин ер нь бас сэтгэлийн хөдөлгөөнөөр алдаж болохгүй. Манай эмээ маань тэгж хэлдэг байсан. За миний хөө хичээсэн дээр л хичээгээрээ ирчээ битээ алдаарай гэдэг. Тэгэхээр хичээсэн дээр хичээгээл байсан дээр. Тэгэхгүй 28000 төгрөгтэйгээ цаагаад ер нь Сахилбаат ер нь алдаж болохгүй юм биш үү? Нилээн мөнгөтэй үлдэх ёстой учраас бас л ялахын төлөө байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол ирчээ алдаж болохгүй, саагаж болохгүй. Айтайхан биш үү? Айтайхан багсна байна. Би будааг ашиглана. Тэгээд төмс луунга хоньныхаа хавиргатай шарна. Тэгээд мэдээж хажуугаар нь хачрууд надад их байгаа. Газар шимээ маань хачрууд байгаа. Одоо энэ моорагийн энэ халуун ногоотой тос. Энийг би ашиглаж гоё хавиргаа шарыг гэж бодож байна. За тэгээд хажууд нь алга салаатын тэр байгаа болохоор яг нэг тавган дээр айгүй үзэмж төгөлдөр айтайхан хоол хийя л гэж бодож байна. Нэг л хоол юм. Гэтэ нэг асуудал байгаа. Будаа агшаагч байхгүй. Тэгэхээр будаа агшаах уу эсвэл гомтой их үү? Будаан дээр юу те. Тэгэхээр бор цагаан будаага гоё холиод гоё агшаагаад тэгээд хавиргаа шараад төмс луунтайгаа шараад тэгээд хажууд нь гоё хачиртай алга салаадаараа ер нь бол газар шимийн алга салаадыг хийгээд өвөрчийч байгаа. Надад бас би чинь одоо нөгөө дахиад газар шимийн маань бүтээгдэхүүнүүд нэмж ирсэн. Компоттой болсон байгаа. Тэгээд юу? Од гэрэлдээ зориулсан алпака. Чил вино. Сарна гэнэ. Алпака роуз гэж. Юухан байт юм бэ? Будаага тавь. Гол нь бид чинь хүүхд байхад нөгөө будаага савнд хийж агшаадаг байлаа, тийм үү? Тийм, тэр дурсамж маань одоо яах нь вэ? Ер нь агшаагаад үзье. Чадах нь үгүй юу? Ер нь төсөөрсөн байх шүү. Би 25 дугаар суугдал үзвэ штэ. Гадны ямар нэгэн контентыг нутагшуулж ямар нэгэн байдлаар эрхээ авч тим контент юм хийдгүүд л үз. Илүү монгол ахуйтай, монгол санаатай тим нэвтрүүлэг ерөөхдөө дандаа бодож олж хийдэг. Редактор төвтэй л үз. Тэгэхээр танаа тооны жишээ татхад цэвэр монгол нэвтрүүлэг. Үнэхээр бид нар чинь нэгнийдээ очиж хондог ийм л хүмүүс шүү дээ. 21000 гэдэг бол бас л юмны үн ханшнаас ахуулаад амьдрал хэрхэн байгааг тэгээд харуулахыг ирмэлцсэн тийм л утгатай контент авах гэж бодож байна. Надад бол сайхан л байна. Тэгэхээр нөгөө 25 дугаар суугдал үзийн хамгийн сайхан нь хамгийн мундаг нь өөрсдөө монгол ахуйтай жинхэнэ монгол нэвтрүүлэг хийдгээрээ бусад телевизүүдээс ялгаатай гэдгийг бол нүүр бардам хэлмээр байна. Нөгөө юунд Улаанбаатарт нэг удаач билүү те бас л яг л адилхан ерөөсөө монгол контент үйлдвэрлэдэг ийм л хамт олон шүү дээ. Тэгээд тэрний нэг нь 21000 төгрөг 21000 гэдэг нэвтрүүлэг байна. Тэгээд энэ нэвтрүүлгийн утга нь ер нь зүгээр нийтээрээ ерөөхдөө бол амьдрал хэцүү хүн байж штэ.
Баян хүмүүс нь хэтэрхээ мундаг бүр тасаад алга боллоо. Дундаж амьдралтай хүмүүс нь улал багассаар байна. Дундаж амьдралтай хүмүүс нь ядуугийнхаа тоорол ерөөхдөө алтарч унчих гал бүгдээрээ л дор бүрнээл энэ чадах чинэгээрээ л байна. Тэгэхээр санхүүгийн сахилгатыг бас илэрхийлсэн. Бас ерөн зүгээр яг үүндээ би бол одоо дундаж амьдралтай л нэг залуу гэр бүл шүү дээ. Оож оцоосон гайхуулаад авах юм байхгүй. Бүхэл орон сууц маань тэр машин маань тэр бүгд лизингээрээ л амьдарч байгаа чинь. Гэхдээ ер нь бол зүгээр би ч гэсэн амьдрал мэдэхгүй л байгаа байхгүй юу? Ер нь бол юмны үн мэдэхгүй л байгаа байхгүй юу? Тал 3500 гэдгийг мэдэхгүй л явж байгаа хүн байна шүү дээ. Тэгэхэд өнөөдөр өдрийнхөө хоолыг авах гэж зүдэрч байгаа зөндөө олон хүмүүс байгаа. Тэтгэврийн дэвтрээ үүднийхээ хүнсний дэлгүүрт барьцаан тавьсан хөгжүүл зөндөө байгаа. Халамжийнхаа картыг барьцаан тавиад дэлгүүрээс зүсэмсэм тал 9-ийн тосыг граммаар авж байгаа зөндөө лайлууд байгаа. Тэгэхээр энэ бүхнийг бид нар бас илүү сайн ойлгох мэдрэх тал дээр 21,000 төгрөг 21,000 төгрөг нэвтрүүлэг бол бас үүргээ гүйцэтгэж байгаа хаа л гэж бодож байна. Тэгээд санхүүгийн сахилгат гэдэг бол хамгийн чухал юм байна шүү. Энд чи яг тэгээд нөгөө цав цагаан будаа биш дундаа гой бор өнгөтэй гой болтохгүй. За ингээд одоо энэ чинь өөрийн юм гэж өөр байгаа байхгүй юу те. За одоо ингээд хүүхд насны юм байгаа ш нь чи. Будаанаас дээш 2 хуруу гэж байгаа ш. За ээж мэдчмэл тэгжил зааж өгсөн мэт те. Будаанаас дээш 2 хуруу гэж байгаа. За миний эзэгтэй хань байна. Миний эзэгтэй. Жохо 9 сичнэ. За ингээд миний эзэгтэй ажиллаа хийн. Миний B family-гийн будаа ажиллаа хийх ёстой. 5 дахь өдрийн босго алхах хүртэл бидэнтэй хамт байж тэдний алхам бүрийг дэмжсэн ерөнхий эвийн тэтгэгч эзэгтэй ургамлын тосондоо талархал илэрхийлье. Мөн амьдралд амт нэмсэн газар шин болон амтны ертөнцөөр аялуулсан Golden Gobish Club-ийн хандаланд баярлалаа. За ёстой үнэхээр завгүй шүү хүмүүсээ. Гэс одоо хурдан ямар нэг юмд хариулахгүйгээр шууд хурдан ямаа хийчихмээр байх. За нөгөө өрсөлдөгч нөгөө хүний дайлаа шүү дээ. За өнөөдөр алтан дөрөв ах маань манай өрөөнд орж ирж зочлохоор болсон байна. Тэгээ тийм болохоор мэдээж гэрээ орноо цэвэрлээд сайхан амттай хоол хүмүүсээр сайхан дайлаа гэж одоо байж гин. Тэгээд нэг тийм гоё гэрээр дөрөв хүн ирээл баяр болох ч байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна. Одоо ямар ч гэсэн ясны шөлөө бол дангаар нас чанчлаа. Ер нь бол тамирын тэтгэн шүү дээ. Тэгээд одоо эзэгтэй тосоо ургамлын тосоо халааж байна. Хуушуур бишгийг гэлс шараад ихгүй л нөгөө хүмүүс нас хүлээж авах цагт хулцсан юм чинь. Одоо гэрт мань цочоо ирэх гэж болохоор өөрийгөө сайхан бэлдээ гэсэн чинь бас амжихгүй ямар ч хэсэн ингээд Монгол цамцаа өмсчлөө алтан тураагт зориулж өөр ингээд хувцас өртөлбөр сонгоод. Ер нь тэгэл нэг айл гэрт ингээд зочноор ирж байгаа хүн бол ер нь тэгэл ирчүүдтэй эмэгтэйчүүд нь ингэж сэтгэл зүрхээ зориулдээ штэ. Манай ирчүүд одоо тэгээд ойлго. Хувцас хунрандаа анхаарна. Одоо би спикерээ тавиад гоё ая тавина. Уг нь манад гэдгийг мэдсэн бол би гоё сюрприз уг нь бэлтгэл байлаа. Юу мөнгө байхгүйсэн чинь гадаа чинь цэцгийн авч одоо ураж эхлэж байгаа юм шиг л шүү дээ. Тэр мөрнөр чинь нууцсан байгууллагыг суучлах гэж байгаа нэгийг тастаал ингээд гоё тавьж мөрдөг ч юм уу те. За ямар ч тач өөрийнхөө сэтгэлээ гаргаад ямар ч хэлсэн хүлээж авах гэж байгаа өөрийнхөө материалтай тохируулаад тэгээ хүний сэтгэлийг хүн чинь тэгээд одоо мэдэрдэг шүү дээ. Гайгүй таалагчаасаа гэж бодож илэн. Хамгийн анх би чинь нэг бууз хийж үзчихсэн дан төмс ногоогоор ээжтэй идүүлээд гэрийнхэнтэйгээ идчихсэн. Тэгэд хараал сурсан юм шиг байгаа тухайн үед одоо яг инг минг гэлийг заасан байхгүй. Манай аав ч өөрөө их гоё хоол юм. Манай нөхөр бол одоо баянштай цаг их гоё дээ. Будаатай хуурга, гоминтой хуурга, саало, банштай цай, хуушур, прошки түүний гараар амилсан эдгээр олон төрлийн хоол бол зүгээр нэг цадах бус халамж анхаарал, хайр мэдрэгдсэн жинхэнэ сэтгэлийн зоог бэлдэж байна. Эмэгтэй хүний нарийн ухаан, нандин мэдрэмж ийм л үед тод харагддаг. Өөрийнхөө өрсөлдөгчд байгаа бүхнээ хуваалцаж байгаа энэ эмэгтэй үнэхээр бахархам юм аа. За би бол нэг тийм
дэлхийд ганцхан Монгол энэ төр гэж романтиклах дургүй хүн шүү. Монгол ирчүүд гэхлээрээ л бундаг энэ төр гэж ярьж хээжээ балбахч бас дургүй. Амьдрал өөрөө тэрийг шаардаад байгаа болохоор тий явахгүй бол болохгүй. Энд чинь хайртай бүхнээ орхиод гадагшаа явж байгаа. Одоо энэ Монгол ирчүүдийн амиа хорлолт ерөөхдөө маш өндөр байгаа. Энэ төр бол би ерөөхдөө гендерийн мэдрэмжийн хувьд ер нь бол жоох ирчүүдийнхаа тал зогсмоор санагдаад идэв. Бидний ирчүүдэд ерөөхдөө бол урам зориг хэрэгтэй байгаа шүү. Одоо тэгээд нэг жоохон ажил нь бүтэхгүй болохоор л яг би нийтлэг бүх ихнэрүүдийг хэлж байгаа юм биш л дээ. Гэхдээ зүгээр юм найз нөхдөйгөө ингээ харж байхад ягтай эр хүнийг ажил орлоо бүтэхгүй бүх юм сансаар болохгүй бүтэхгүй байхад ямар азгүй хэрэг би чамтай учирваа. Чи одоо намайг өстой сайхан амьдруулна гэсэн хаана байна? Гэт нөгөө ирчүүдийг чинь ингээ хэлэхээр гэр бүл салалт маш их байгаа даа. Тэгэхээр нөгөө мэдээж цаанаасаа нөгөө эргчин амтэн чинь ер нь ингэж доромжуулан байх хэрэгтэй юм уу? Би одоо хүссэндээ ингээ ажил бүтэхгүй байгаа юм уу тий? Тэгээд гэр бүл салалт их байна уу гэж боддог. Ер нь зүгээр манай эмэгтэйчүүд бас жоохон ширүүн штэ ер нь бол ямар азгүй гэхлээр би чамтай ингээ суучдаг байна. Хайрын миний 10 жил. Тэгэхээр тэрний нөхрийг хардаа. Өстой тэр хайнаанд аялаад л тий? Тэрийг хардаа. Тэнд аялаад л яа сайх. Facebook дээр тавьсан зүгээр нэг сайхан инээсэн постны төлөөтэй нөхрөө гоочилж болохгүй байхгүй. Тэгэхээр дуртаад яваагүй мэдээж амьдралын шаардсан болохоор шүдэ зуугаад тэнд хүний нутагт ажиллахаасаар сонголт байхгүй байна. А нөгөө талаас ерөнхийдөө бас жоохон ирчүүдээ жоохон хайрлаад урам зориг өгөх ёстой шүү гэж би ер нь бас энэ дашрамд өстой нэрэ чиний асуултанд ирчих ёстой хэлчих. Бүсгүүч үлдээ урайлж чинь те. Чиний хүүхдүүдэд чинь эцэг, хүүхдүүдэд чинь аав. Чамайг сайхан амьдруулнаа гэдэг ямар тэр дуртайдаа чам муухай амьдруулад байгаа юм биш. Гэхдээ те байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаад хүнжил дотроо багтаж болж байгаа бол те нэгнийхээ сэтгэл тос багтаад нэгэндээ бас урам зориг өгөх ёстой шүү дээ. Би тэгж л боддог. Эр хүн алдаж болно, бас онно. Гэхдээ буруутахаас өмнө тэдэнд боломж олгож хайрлаад нэг үзээрэй. Учир нь тэдний гэр бүлээ гэх сэтгэл хизээд нэг номерт байдаг. Гэр бүл хамтдаа байна гэдэг энэ хорвоогийн хамгийн том аз жаргал. Харин эр нөхрөө хүндэлж түшиж байж л элэг бүтэн амьдралын суур бат бөх болдог жамтай. Ирчүүдээ өмөрч үтсэн шүү. Эр хүнийг та нар хаяач гисэн хайрлааж эрлэгт явчихаас өмнө ханийн жаргал эдлүүлээ. Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чин зай эцгүүрн, эрдэмт хөвүүд нүгүй бол төрийн чин зай эцгүүрн, эр цэрэг чинь үгүй бол их орон чин эцгүүрн, эрчүүдийг та нар хаяач гисэн хайрлааж эрлэгт явчихаас өмнө ханийн жаргал эдлүүлээ. Янжин самууд минь ээ. Хүүхдүүдийнхээ боловсрол илүү бие ер нь зүгээр хамгийн чухал юм тэр байна. Зөвхөн одоо Монголын боловсрол гэхгүй энэ дэлхийн хүмүүсийг хүмүүжүүлж штэ тий өсгөж төрнүүлж байна. Тэгэхээр тэрэн дээрээ ерөөдөө бол их анхаарал тавьдаг. Гэхдээ би хоёр ер нь хүүхдүүдээ охин маань бол Америкт одоо ингээд сурж ажиллаж байгаа. Хоёр хүүдээ бол би тэгж хэлдэг. Олимпиадад ороод алтан медаль аваад ир гэж би хэлж хэлдэг. Онц авахгүй яасан гэж би хэлж хэлдэг. Гэхдээ миний хоёр хүү хичээлийнхээ ерөөхдөө бол нэг хөтөлбөрөө зогцорч болохгүй шүү. Тэгээд одоо нэг хүү маань одоо 7 дугаар ангид явж байна гэхэлэр яг үдээд би чи одоо тэр 7 дугаар ангийн бацаан байлаа шүү дээ би. Яг энэ дунд анги шилждэг үеэр хүүгүүд балардаг байхгүй. Хичээлээс оцох юм бол тэгээд дахиж гүйцэхэ болчдөг байхгүй. Тэгэхээр хоёр хүүгээ ер нь бол зүгээр том хүүгээ гэсэн тэнгэрийг бол би миний хүү яаж хичээлээсээ бити оцорж байгаарай. Тогтмол гэрийн даалгавраа хийж байгаарай тий. Тэгээд боход хүүхд суугаа сурчхад ер нь бол бусдыг нь хийчт юм байлээ дээ. Тэгээд гэхдээ л энэ хүүхдүүд чинь өөрсдийнхөө тавилангаараа хувь заяагаараа л явна шүү дээ. Гэхдээ нас бид хүртэл нь ямар ч сан би миний нэрийг хоёр хуваасан те. Одоо юу гэдэг лээ? Хүүхэд төрөхөр эхнэрийн биеийг хуваадаг, аавынхаа нэрийг хуваадаг гэж те. Тэгэхээр нэг л миний нэрийг хувааж байгаа юм чи биеинд хариуцлага хүлээж байгаа юм чи хүүхдүүд ямар ч сан саган боловсролтой дэлхийн хүн болгоё л гэж боддог. Болцсон. Янз бүрс. Яг гоё болсон. Би family будаа. Яг янз гоё болсон шүү. За. Мора. Бүтээгдэхүүн өнөөдөр хэрэглэнэ.
Энэ бол одоо халуун ногоотой гэж байгаа байхгүй. Сармистай байд юм байна. Хаврын сонгон гэж байна. Сонгонтой байна, розмаритай байна. Гэтэ би халуун ногоотойг нь гоё хий гэж бодлоо. Будаатай юм чинь те. Гоё амт орох бах. Энэ дотроос нь улаан чинжүү гарч иж идэх шүү. За баярлалаа мора. За миний эзэгтэй. Ургуулгын 9 тос байна. Энэ бол Японд руу экспорт гаргадаг савлгаан энэ байна. Мутлуу гомон. Мутлуу брэнд байна. За мора байгаа. Golden Gobi. Шоколад. Какао. Тэр байна. Энэ бүр гоё өрөл байгаа. За тэгээ мэдээж газар шим. Мөн адил өхрийн болооны шүл. 20 цаг буслахсан ийм шүл байна. Тал самын аваад үлдсэн. Ер нь болчлоо доо. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлх чамар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Манай эзэгтэй туслахын тослох эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 Е витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй ургамлын тос. Ясны шүл. Амттай, шимтэй, янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Ерөнхий ивент тэтгэгч Мора хандалсан тос, шин мэдрэмж, гайхалтай хослол. Галаг салааттай өрцөйтэй. Хоньны шарсан 2 хавраг, 1 хавраг, төмс, уяг салаад, будаа. Манай одод гэрэл манай дийтгэлийн давхарт байдаг гэсэн. За. Зочин маань халуун тагшлаа. Асуур. Хэмбэ? Алтан түрүүгээч. Юу хүн блэ? Уулаас ирсэн урахад ээлтэй чам. Ямар ганга юм бэ нэрээ. За таны хүндэтгээд за араарай. За.
Манай гэр 5 тайм барил. За орчих уу? За ороор. За та дээшээ суу. Энэ миний суудлын юм уу? Ааха. За. За ямар ч хоол өгье. За Хоньны шарсан ямар хөөх юм бэ? Төмс мөмсөө бас шарцсан. За мэн ингээд алаг салаад. За баярлаа. Зя. За та эхлээд юу ч. Танаа өрөөч нэг иймэрхүү байдаг би. Өчигч зөндөө юм хийсэн юм шүү. Тэгэлгүй л яах. Мөнгөгүй болцсон юм шүү чи. Мөнгө авсаа яа. Мөнгө авахгүй болсон. Тийм үү. За энэ одоо ингэ цайны ганц халбах сэрэт. Тийм үү. За чи сэрэгээрээ би халбгаар идэе. За яах вэ? Та дийдэг. Зүгээр асуулт байхгүй хуваал идэе. Банштай цай байгаа. За. Дам болооны ишүүлэр хийсэн байгаа тэрийг. Зөө. За миний гараар хийсэн зармиг байгаа. Энэ үү? Тий. За тэгээд энэ болохоор цэвэр болооны шүл таныг бас нэг тархлаа дэмжээсэ гэж бодоод. За баярлалаа. Хийсэн байгаа. За энэ мэдээж бодоотой хураа шарсан талах. Миний хийсэн одоо юу гэдэг шарвин дээр дан чөмөг. За тэгээд хуушуур бэршгээ тэгээд манай нэвтрүүлгийг ивент итгэж байгаа байгууллагуудын маань сайхан ингээд газар шимийн бүтээгдэхүүнүүдээр гоё юу яасан байна? Өнгө оруулсан байна. За тэгээд би өөрийн гараараа нэг коктейл хийсэн юм. Энэ тэр коктейл нь тий та сайхан ингэ сонголтоороо тий тэр болохоор одоо юу жимстэй жүүсл гэж одоо хэлэндээ тэгээд энэ бас миний гараар хийсэн ундаа байгаамаа тэгээд та маань ингээ хоол хийж явахдаа сайхан даруулаад сайхан идэж угаарай. За минийх бол байна штэ. Зүгээр аягаа гоо шарсан. Төмөс байна. Хоньны хавирга байна. Уяг салаад байна. Будаа байна. Тэгээ бор будаа цагаан будаа нэг ойлцсон мэн тий. Тэгж байгаа биз? Тийм. Болж байгаа биз? За. За сайхан хооллороо. За сайхан хооллороо. Чи сэрийг авчих л да хоёлоо цуг идэл та. Тий. Тийм. Шал өөр юм байна. Энэ лаг бас худалдаад авчих уу? Гэрээс авчирсан юм аа. Гэрээс авчирсан юм аа. Дүүн лаг хийдэн штэ өөрөө хийж зартдаг. Тийм үү? Лаад. Оо за. За янз бүр юм байна. Би ята жоохон юу юм болчлаа тий. Нөгөө хавирга хийчихдэг гэж. Нэг хавирга харамлцсан юм аа яг үнэндээ. Зүгээрээ. Яа гоё. Яг юм шарсан хавирга идмэр санагдав. Тийм үү? За шүү. За хэр үлж чинь гайгүй юу? Гайгүй. Болж гинөө. Гайхалтай. Хөөх юм би бас те. Ингээд бүхлөтөө ингээд хавирга шарна гэдэг чинь. Өнөөс өөрөө хийсэн юм да. Энд ч үлэмд спирт авдаг гэх юм уу? Харин би коктейл хийж хэлсэн шүү дээ. Харин худалдаад авсан баг уу? Вино маань орсон манай нэвтрүүлгийн ивент тэгч ганцуудаа хэрглэж болно гэж. Тэгээ би бүгдийг нь ерөөсөө өөрөө нэг хэрэглэхгүй. Би ганцхан личол ер нь маш сайн хэрглэж байгаа. Бусдын зөвхөн танд зориулаад ингээ үлдээ тэр өдрөл өгье даах та гэд одоо тэр майнууд одоо юу гэдэг тийм. Оо би тань гол юм хэлэх юм байна. Энэ дээр юм ах юм шүү. Аханаа чи саалаа. Муу зөө. Хоньны сүлээр саалаа би хийсэн. Тэгэд нөгөө нэг талхтайгаа хамт. Тэр нэг ширхэг пондороо нөгөө гурил талхны өрмөгтэй зуураад ингээ тийм хийж болдог байхгүй. Тэгээ миний хийсэн гойм. Энэ гоймыг би өөрөө хийсэн маа. Та тэгээ гоё холиод идрээсэн. За манай хамраа би хоёр хавиргаал шаарддаг гэж. Жохон хэцүү болчихлоо. Цараас хөвтэй юм биш үү? Гэтэ эмгтэн хүн өөрөө сарай өөр өнөө буудан ингээ өнгө гэмтэн тий. Шал өөр. Тийм байна. Би хэлсэн шүү дээ тань миний өөрөө миний тоот нүртэл миний төрсөн сар өдөр байна. Зөө. Тий? Гэршмэн байдаг буудан яг энд байж байгаа жишээний тий. Тийм ээ. За. Гой тухтай юм аа тухтай. Би ч өнөөдөр энэ буудлын руу нүүж ирлээ шүү дээ. Харин тэгсэн мэ та чи хаана исэн бэ? Би тэр захиргааны нэг буудалд байсан. Яа нүүдэр чи? Усан дормаар санагдаад. Өөр үедээ. Юу усан дорд газар явахгүйсэн үү? Байсан. Уснаа очихгүйсэн. Оо. Шгшүүрний ажиллахгүй багцсан. Яагаад? Мэдгүй. Тийм л. Яа зүгээр. Одоо тэгээ сайхан усандаа орохгүй юу? Тэгээ одоо энэ маргааш үлээ сайхан усандаа. Хаа энэ дан чөмөг. За. Бүрээ болон та энийг ингээ холиод идэж амсаад үзээрэй байхгүй юу? За. Ханчин. Сандраа цаа ингээл божнол ямар ч лээсэн дуусглаа. Энэс ч гоё юм. Уг нь хий гэж бодож байсан. Даанч тэгээ чадсангүй.
Хоошин төлөв гэсэн жах шиг. Дөнгөж цааш хайж. Яна тэгээд мөнгөгүй болсон шүү. Ганцхан намаа ингэж дайлах гэж одоо. Зүгээр. Гэтэ миний хоолнуудын амтны ямар энэ танд? Энэ зүгээр юу юм уу? Гүү штэ дотроо махтай. Махаа гэдэг. Махсаад байгаа юм шүү. Тэгэхээр хатсан чи будаа гарч ирэхээр нь. Гүй даач дотроо махтай. Ясаа шулаад гаргасан махаа будаатайгаа харивжуулаад ерөнхийдөө бэршгээ хийсэн баггүй юу? Тэр өөрөө тэгээд даан бас нэмэн гурилтай хуушур хийчихгээд тэгэж болдоо шүү дээ. Ер нь та төмсний хуушур одоо 9 мөсийн тийм хуушурууд идэж үзээгүй юу? Да махтаал хуушур гэж. Махтаал хуушур дуртай. Их чангалтай амьдэрсэн биш үү тэгээд. Яасан гэсэн. Танд таалагдахгүй юм уу? Өстой гоё байж тээ одоо ирлээ. Би харин ингэж бодоо ер нь ямар нэг сэтгэлээр унагч юу? Би аймаа ийм ихэн бай ингэж бодоагүй шоконд ороод байгаа байхгүй гол нь. Тань чин зөрж би ая тавиад ингэ харж гин үү? Өө эн чин гэл тэгэхээр сандралаа шүү. Гоё ганган гоё харагдаж байна. Үсэндээ харагдаж байна. Үннээрээ бай. Яг амтны яаж байгаа юм тэгээд болж байгаа юм. Зүгээр гоё байж тээ. Заавал хаан салаа гэхгүй сая хоньныхаа сүүлээр салаа хийж байгаа гоё тий. Тань таалж байна салаа. Өстой юм. Гоё хурцамжтай гоё завсар гоё шүү. Хараа барахгүй бүгдийг аваа явж болно. За. Энд чад миний хувьд зарим миний хувьд л ундаа байгаа шүү дээ. Миний хувьд зарим л шүү дээ. Айгүй юу? Нөгөө алтан говийн шоколад нөгөө өрөм шоколад байсан. За. Юмнаар юм хийчихсэн юм байна. Мундаг өсөө зөндөө гоё юм хийсэн байна. Зөндөө ажил гаргасан байна. Баярлалаа. Тангас баярлалаа ингэж гоё юм ах. Төмс шарсан. Би яг төмс шарсан төмс бас идмээрсэн. Болж. За засаг хангалуулаа юм байна. Аль миний вина хань. Алпака. Сарна. Гэдэг вайн. Яах вэ? Үгүй юм гэсэн сууж байна. Алпака. Болно шүү дээ. Манай хамтарч ажиллаж байгаа бас 21 мянган нэвтрүүлэгтээ самтарч ажиллаж байгаа алпака чийл вино. Хатуулсан 13% юм байна. Тийм байна. Гоё, өстой гоё. Бааштай. Тэгээ бааш ингээ гурил гэлдээ чинхэн гэдэг чинь амар сэтгэл байгаа байхгүй юу? Чи өнөөдөр ч ажил болсон юм биш чи юу? Өнөөдөр ч чагаалтаа удаа нуцалсан юм байна. Ер нь өнөөдрийн өдрийг хүлээж байгаа. Энэ саалууш тань юм. Таалж байна. Гоё болж. Та миний хийсэн гомг амсаад үзтээ. Гомн шүү дээ тэр. За. Ингээ юу яагаад таад манай засгацсан юм те. Тэр цаадлаас нь эхлээд амсчихтэй. Нөгөө шпагетти болно. Би нэг тийм сонио тийм хоолоо шахуулаад байгаа юм шиг мэдээж төрөд. Өөрөө идчих болох уу? Үгүй. Тэрийг авсаадах ингээд тэгэхээр айгүй. Үгүй ингээд нэг гоё те ямар амттай гоё мэтгэл гэж штэ. Гоё. Өндөр гомг ингээд шууд хийчих бас болдог байхгүй. Өндөг юм уу? Тий. Өндөг гурил 2. Энэ хаа нэг миний хамтран ажилладаг гоо сахны брэндээ тий. Тэгээ ингээд маск нь ингээд бүр маш гоё. Тэгээд нүүрний ком байхгүй юу? За. Нэг биш маш олон удаагийн хэрэглээтэй энэ хоёр нь. За энэ нь болохоор нэг л удаа хэрэглэн танд таалагдах зүгээр ингээд хайр гэж доршиж байгаа хүний гарыг хоосон байлгаад яхаа. Одоо би өнөөдөр унтах гэж болох юм шүү дээ. Тий. Нас их ингэ явах. Тийм тааш гоо сахнаа харж аяа. За, ер нь бол яг уу би л бодохдоо эрэгтэй хүмүүс эмэгтэй хүн шиг тэгээд толны өмнө хэдэн цагаар мөн хэдэн минутаар удаан хугацаагаар байх. Ер нь бол одоо боломжгүй ч хаашаа. Ерөөсөө тийм өвөгдөл багтай юм шиг байна. Гэхдээ эрэгтэй хүн өглөө байхдаа нэг 5 минут өөртөө яг цаг гаргуул тэгэл болоо л гэж боддог. Гэхдээ нэг сүрхий ингээ маск тавиад юм уу? Гоо сайхны газар очиод юм уу? Тийм бол байггүй. Ер нь жоохон тэр талдаа жоохон муу гэж байна. Гэхдээ ер нь бол эрэгтэй хүн гэдэг өөрийгөө сайж болохгүй л байна. Гэхдээ бас бүр юугүй нэг тийм бас арчаагүйч бас биш байна. Гайгүй байна. Ер нь бол өглөө дуусна гарахгүй бол гарч чаддгүй тийм л. Алпака, чил вайн. Чист өнөөдөр зөндөө сэтгэл гаргажээ. За энэ арай үзэмжтэйг энэ чамд өгч. За баярлалаа. За хүндүүд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Нөгөө танаа нөгөө бурхан янжин лам үргэлж явах болтугай. За баярлалаа. Танд бас ажлын амжилт хүсье. Баярлалаа.
Өөрийнхөө охин дүүд хүслэх хамгийн сайхан зүйлийг чамд хүсэж байгаа шүү. За юу. За. Би ганц охин дүүд. Ахта өстө бүх сайн зүйлээ танд хүсье. Би ганцхан ахтай. Ерөөл тогтголтгой. Ерөөл Баторшголтгой. Миний аав нэр юм байна. За. Баярлалаа. Манай нэрээ Баторших гэдэг шүү. Юу гоё юм лээ. Энэ тийм дандаа юм Баторшголтгой гэл. Тава гоё юм да. Жаргаж ин. Сайхан байна да. Тэг баяр болоод байгаа юм шиг байна шүү. Харин чи яг тийм урам шүү. Би болсон биш үү? Ламаас. Лаав авчирсан шүү. Тэгэл лаав уус ер нь хэрэглэх юм уу? Лаав ер нь зүгээр дээ шүү. Хөөе та яагаад ийм хоолойч хараад цочирдчихлоо. Жаахан байцаад иднэ. Би иднэ. Уус амар өсөж байна. Жаахан цочирдчихлоо. Тулгамдаад штэ. Чи нэр мөнгө өсгсөн үү? Аюусаа зүйлүүд дээр үлдээсэн шүү дээ. Тэгээ боо юм басан. Тэгсэн чи нөгөө дуудсан. Та юу хийсэн? Чи дуудсан. Би шүлэг өссөн. Юустэй. Тэгээ амар сандраад яаж яах нөгөө үгийн чэжэр мэдгүй цааснаас харж дуулаа. Тэгээд цаас нь бүр амар ингээ горчижсэн би тэгээд сандарсан билээ. Дуулчихтаа тэгээд базар амар сандраад сонь яадсан шүү дээ. Аргагүй шүү дээ. Урдны ямар тэгээд надад мөнгө өгөөрэй гэд дуулчихсан юм шиг. За, дандаа л камерын өмнө жалгаж хийж идэж байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Одоо тэр чинь нөгөө яг ялч өдөр хүмүүсийн энэ зургийн багийнхны хяналтанд үзэгчдийн хяналтанд идэх ёстой учраас харахгүй бах. Гэхдээ энэ удаад энэ оройн зоогийг камергүүгээр бүтэн өртүүлдэг гэж тий. Одоо тэгээд идээд амиргүй юм. Камер онтрол маш тухтай хийдмээр. За тэгээд камераас ч сандарчтай юм шүү юм хэлээд юм. Харин тий. За хоёулаа 10 хоног ярихоо талд нь хүрлээ. Харин цавх амар хурд өнгөрт. Тий. Тэгэхээр одоо дахиад хоёуланд нь цэлээсэн бас 5 өдөр байна. Гэхдээ одоо бол уучраа олж байгаа юм чинь асуудал байхгүй бах. Гэтэ ингээ таны би анх хамтдаа эрэхтэй нэг харсан. Алтаад нэг харлаа. Өнөөдөр нэг харлаа. Харин. Одоо ингээ маргааш бас нэг ярьж харах юм шүү. Тэгэх нь байна. За, амжилт. За баярлалаа амжилт хаа. За олё. Хоолой хийж бол минаар явчих юм. Тэмцэл өрнөж өдөр хоногуд хүндхэн өнгөрч байгаач тэдний сэтгэл улмал дулаахан болжээ. Хэдий өрсөлдөгч чиглээ нэгнийхээ төлөө сэтгэл гаргаж, хоолоо хуваалцаж, халуун аяг цайгаар дайлж буйн жинхэнэ хүн чанарын илэрхийлэл. Өдөрт ердөө 1000 төгрөгөөр амьдарч байгаа хүмүүсийн ширээ ийм илбэг байхыг харахад хичээж сэтгэлээсээ хандвал боломжгүй зөвлөгөж өгвэг тэд харуулж байна. Оролцогчдод дараагийн өдрүүдэд нь амжилт хүсье. Ерөнхий ивент тэтгэгч Эзэгтэй таны эрүүл сонголт. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. So tasty. Tasty. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Globe-ийн шинжлэх амсад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлэг чанар. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Globe. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд
Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. За тэгээд од гэрэлдүү бол үнэхээр гайхалтай сэтгэл гаргаж зөндөө хоол хийсэн байна. Тэгээд хоолны амт чанар бол сайхан байна. Тэгээд би харин нэг хавиргаа авч үлдсэнтэй жоохон харамслаа. За яах вэ? Гэхдээ бас жоохон махсан байсан. Хавирга бас таалагдсан болтой юм аа. Тэгээд од гэрэлдүүд амжилт хүсье. Одоо ингээд ороод амраа да. Сайхан амраарай. Үчи минь төхөрдөм хөөрхөн бяцхан үрс минь сайхан амрах гэж байна. Өнөөдрийн 1 минутын үлгэрээ сонсоход бэлэн байна уу? Өнөөдрийн үлгэрээ би төгсөөд үүдээ бас зориулъя гэж бодлоо. Учир нь юу вэ гэхээр одоогоос олон жилийн өмнө автобусанд би нэг хөөрхөн лам хүүтэй танилцж ирсэн. Тэгээ тухайн үед манай тэр хүү төөрцөн явж исэн. Тэгээ одоо бүр 20 гарцсан мундаг том залуу, мундаг том ийм хөөрхөн лам бий дүүтэй. Тэгээд 2 хүүхдээс минь бүр ялгаагүй тийм татан байдаг. Өнөөдрийн үлгэрээ хөөрхөн төгсөдөө зориулъя бас. За. Залхуу тариаланч. Бүх шөнийн турш борооны бурхан инээмсэглэн газар дэлхийг чийгэлжээ. Зам эн тэндгүү хонхорхоо шавар шавхаагаар дүүрчээ. Энэ өдөр тариаланч залуу эртлэн босож тэргэн дээр атсан өвсөө захныхээс өмнө аваачаар нэг хотоос нөгөө хот руу явжээ. Их хэмжээний өвс атсан тэргийг чирээд шавар шавхааг туулан явах нь моринд нь үнэхээр хэцүү байлаа. Төд удалгүй тэргэн шаварт суухан тэр. Тариаланч залуу морио чүү хэмээн урагш явуулахыг хүссэн ч морь тэргээ чирэх бүрт тэрг нь шаварт илүү гүн суусаар байлаа. Залуу тэргнээсээ буун зогсож ийш тийш харан туслах хүн байгаа эсхийг хайсан боловч хэнийг ч олж харсангүй. Ундуйцсан цухалдаж өөрийгөө бүтлгүй би ч өстой азгүй хүн юм да гэж хараалаа. Тэр өвс атсан тэргээ хөдөлгөх гэж өөрөөсөө хичээл зүтгэл гаргахын оронд өөрийгөө болон бурхныг хараасаар байлаа гин. Тэгэд дээшээ тэнгэр рүү хараад бурхан руу ингэж ориллоо. Би ямар азгүй хүн бэ? Би буруу юм юу хийсэн бэ? Надад яагаад ийм юм тохиолдож байгаа юм бэ? Та энд ирээд надад туслаач дээ гэжээ. Хэсэг хугацааг хүлээж суутал бурхан тариаланч залуугийн өмнө харагдлаа. Бурхан тэрнээс ийхүү асуулаа. Чи үнэхээр зүгээр л харж зогсоод гомдлож гонгинохоор тэр чин шавраас гарчнаа гэж бодсон юм биш үсттэй. Чи өөртөө туслах хичээл зүтгэл гаргахгүй л хинч чамд туслахгүй. Чи тэргээ шавраас гаргахын тулд өөрөө оролдож ерөн үтсэн үү? Одоо босоод тэргээ хойноос нь түр гэжээ. Энийг сонссон тариаланчир өөрөөсөө маш их ичлээ. Тэр босоод морио чүү хэмээн урагшлах дохио өгөн тэргээ араас нь түрээд төд удалгүй шавраас амжилттай гарч чаджээ. Ингээд тариаланчир энэ өглөө маш чухал хичээлд суралцсандаа маш их баяртайгаар аяллаа амжилттайгаар үргэлжлүүлсэн гэдэг. Энэ үлгэрийн сургамж нь бурхан өөртөө тусалдаг хүндэл тусалдаг гэсэн байна. Ингээд үлгэр маань амар сайхандаа жаргажээ. Тэгэхээр хүүхдүүд минь та нар хамгийн гол нь өөртөө маш их хайртай байгаарай. Та нар өөртөө хайртай байгаад өөрийгөө хамгийн их хүчтэй гэж бодсноос та нарын бүх хичээл зүтгэл мөрөөдж исэн бүх зүйлсийг зөвхөн та нар өөрснөө хангалттай амжилттайгаар хийж чадна гэдгийг энэ үлгэр тусгасан байна гэж би ойлгож байна. Энэ үлгэрийн тухай та нар маань аав ээжтэйгээ болон найзуудтайгаа ярилцаарай. За ингээд бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Баяртай. Өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Үзэгчтэй амралтын өдрөө ая тухтай амар амгалан өнгөрүүлээрэй.
Хэрвээ 21,000 реалити шоуны эхний 5 дугаарыг үзэж амжааг бол амралтын өдрөөр гарах давталтаар хүлээн авч үзэх боломжтой. Ирэх 7 хоногт илүү сонирхолтой шинэ дугааруудаар эргэн уулзах хүртлээр түр баяртай. Дүүн юусоо дөрөв өсөж болохгүй, юм идэж ууж болохгүй. Үгүй тэгээ гэрээс хоосон гарах юм уу? Ядаж нэг сайн амсчаад гарыг та. Хүнсний материалаар нь хоол хийж өгөх ёстой байгаа юм. Та одоо завтай юм уу? Би бол одоо хүн өөрөө л хувь заяаг зурх байх л гэж боддог шүү. Тэгтээ тэр зурж байгаа тэр хувь заяа юм болов мэдэхгүй. Бас жоохон өлсөний хуу жоохон бас ядард юм биш үү? Одоо ингээ хоол идээд хурдан ирч хүчтэйгтэй ордчихдаг л да.